Би өнөөдөр юу гэж шийдсэн бэ гэхээр би өөртөө 90 өдрийн чаленж тавина. Би энэ чаленж дээр 2 сайн зуршлыг өөрийнхөө амьдралд оруулаад нэгийг хасах байгаа. Тэгээ эдрийн юу вэ гэхээр 2 сайн зуршил нь болохоор өглөө болгон бясалгал хийх. Тэгээд нөгөөх нь ном унших. Харин нэг хаях гэдэг зүйл нь 3 хоолт буюу би амар их иддэг. Тэгээд тэрийгэ болиулна. Тэгээ би яагаад эдрийг ингэ хийх гэж байгаа вэ гэхээр би ер нь бол их сахилга бат муутай. Тэгээд өөрийнхөө сахилга батыг нэмэх гэж одоо өөрийн хийж чаддгүй энэ 3 зүйлийг өдөр болгон одоо хийхийг хүсээд тэгээд өөрийгөө давж илүү хүчтэй хүн болохыг хүчтэй сэтгэл зүгээрээ хүчтэй хүн болохыг хүсэж байна. Тэгээд одоо эхэлцгээе. За миний төлөвлөгөө юу вэ гэхээр ямарсан бясалгал өглөө шууд хийчихэд ном уншин заяа. Тэгээд энэ их хэдэлтийг яаж багасгах вэ гэхээр одоо нэг аппликейшн гэдэг байхгүй. Эсвэл тэр аппликейшн нэрээ өөрийнхөө эзэн юмнуудаа ингээд харж агаад өдөрт авах калорийн хэмжээг нь тааруулж агаад тэгээд юу нь болгоё гэж бодож байгаа. За ямар ч эхэлцгээе. Дойж ямар ч миний унших гэдэг ном бол энэ The Subtle Art of Not Giving a Fuck гэж. Тэгээд жоох эвгүй тайтлтай. Гарчигтай ном. Гэтэ би нэг уншина. Тэгээд бусдыг нь яаж одоо өдөр болгон хянах вэ гэхээр тэмдэглэл хөтлөөд ч юм уу эсвэл аппликейшн дээр ингээд өглөөд явчихна. Тэгээд бясалгал хийхээр тэр нь гарч ирнэ гэсэн. Замарсан бясалгалаасаа эхэлцгээе. За одоо би яаж бясалгалаа хийх вэ гэхлээр энэ Medito гэдэг аппликейшн руу ороод одоо энэ миний яг хэдэн өдөр бясалгал хийсэн бэ? Хэдэн минуттай хийсэн бэ гэдгийг харуулдаг байхгүй юу? Энэ дээр нь би шууд энэ дээрээ таймераа тавиад шууд эхэлж олно гэсэн үг. Надад ерөөсөө 2 утас байхгүй болохоор би нөгөө нэг хугацаагаа тавьдээ штэ энэ аппликейшнээр. Тэнгүүтлээ хугацаагаа утсан дээрээ тавьчаад хийх болохоор яг хамт ол бичлэг хийж болохгүй. Гэтэ харагдах хөдөлгөөл нэг иймэрхүү л болох бах. Артлын камераараа хийж байгаа болохоор би өөрөө ямар харагдаж байгаа мэдэхгүй байна. Тийм болохоор ер нь л гэж харагдана гэсэн үг шүү. За юу. Окей. За guys би ингээд бясалгалаа дуусгачлаа. Тэгээд энэ дээр нөө стрейк буюу хитэн өдөр дараалж явсан нь ингээд харагддаг болохоор за би 2 дахь өдөр дээр явж байна. За би нэг ямар ч хийсэн 40-р хуудас уншсан байсан. Тэгээд уншааг байхдаа сайхан л уншлаа. Тэгээд би яг юу ойлгож авсан бэ гэхээр одоо ингээд бид нар ингээд ямар нэгэн зүйлийн төлөө хичээд нь штэ мөрөөдлөгөө төлөө ч юм уу. Одоо бид нар ингээд төсөөлд нь штэ. Одоо би жишээлбэл ингээд амар тийм сасан мөмгчин болно. Тэгээд эсвэл тийм хөгжимчин болно гэж бодно штэ. Би харагдаж байна. Энэ дээр. Тэг боддоо штэ. Тэнгүүт л одоо ингээд бид нар ерөөсөө ингээд сүүлд одоо үр дүнд дуртай мөртлөө яг тийшээ очих гэж явдаг зовлонд нь дургу. Тийшээ очихт нь яг шаарддаг зовлон тэр зүтгэл тэр зүйлүүд нь дургуул хизээш тэрийг чи олж авахгүй. Тэгээд энэ ном дээр юу гэж харж байгаа гэхээр чи хэр их тэр одоо үр дүнд нь дуртай байлаа мөрөөдлөө ч гэсэн чи яг үйлдэл гаргаж чадахгүй. Тэгээд үйлдэлтэй дургу байх юм бол чи тэр хизээч олж авч болохгүй.
гэж байна. Гайхалтай. За тэгээд би хоолоо хэрхэн хянах вэ гэхээр энэ аппликейшн дээрээ эдсэн хоолнуудаа хэлээд тэгээд яг калорийг нь харж болно. Яг 17 настай эрэгтэй хүүхдийн өдрийн калорийн авах хэмжээ бол 2400-ээс 3200 калори байдаг гэсэн. Тэгээ минийх бол 3000 болгосон. Тэгээд би өглөө нэг 4 шоколадтай чигнэмиг идсэн. Тэгээд одоо надад 2300 калори үлдсэн байна. Тэгээд ингэж хинж байна. Тэгээд өдөр болгон ер нь бол ижлэгэн калоритой байхыг зорж байгаа. Тэгэл болоо. За би энэ гурыг яагаад хийж байгаа гэхээр одоо яг хэлж үгүй. Тэгээд яг зарим шалтгаан нь бол зүгээр л өөрийгөө дайчлахын төлөө тэгээд яг гоё амьдралыг сонирхолтой байлгахын төлөө ингэж байгаа. Зарим нь болохоор яг бүр ашиг тусаас нь хардаг. Тэгээд угаасаа ойлгомжтой. Ном унших юм бол мэдлэг нэмэгдэнэ. Тэгээд эдгээр бүгдээ мэдхлээл үү дээ. Энэ бол миний хувьд амар хэцүү баг. Яа, дундаас найжвал тий. Сонирн болгох тий. Тэгээ ерөнхий одоо яг хийх аргыг нь бол танилцаад одоо ойлгосон гэж найдаа. Тэгээ би ер нь 7 хоног болгон ингэж оруулаад тэгээд хэсэг хэсгээр таслаад оруулж шүү. Тэгээд дараагийн бичлэг хүртлээ баяртай.